Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Дорнод аймгийн залуучдын холбооноос санаачлан найрамдлах түрээлэн дээр эрсдлийн үнэлгээ хийгдэж байна. Энэ нь ямар учиртай вэ гэвэл одоо 100 цаг болж байна. Хүүхд залуучууд одоо энэ найрамдал парк дээр бол маш олноороо цугладаг. Одоо энэ дээр болонгод бас тодорхой хэмжээний аюул эрсдэл цахилгааны болон одоо ингээд төмөр сүрдэс ч юм уу иймэрхүү аюулууд байна. Үүнийг нь болонгод бид нэр чадамжийн эрен төрийн бас байгууллага хүч клуб ашид аривч хүндэсгсэн залуучдын холбоо ингээ хамтраад мөн дээрээс нь дорнод политехникийн цахилгаанч, мэрэгжлийн цахилгаанч болон Гагнур ангийнхан ингээ хамтдаа оролцож байна. Эхний ээлжинд болонгоо бидний зүгээс чадах зүйлүүд болонгоо альва зүйл одоо ингээ залуучуудыг нус царай хаях, дээрээс нь ингээ ил задгай одоо бизнес энэ хүү зүйлүүдээр анхаарах тэмдгүүдийг тавьж өгөөд мөн дээрээс нь залуучдууд одоо цугларсан залуучууд маань бас ийшнээ гол руугаа хүртэл одоо ингээд цэвэрлэгээнүүдийг энэ дээр байгаа хогнуудыг бүгдийг цэвэрлэх юм аа. Тэгээд дараагийн арга хэмжээнүүд дээр нь болонгод бид нэр өөрсдийнхөө зүгээс чадах зүйлүүдээ хийгээд мөн ийм зүйлүүд эрсдэл гарсан байна гэсэн дүгнэлт нь нэг 3 хоногийн дотор бол манай төрийн бас байгууллага маань хийгээд гаргах чинь үүнийг болонгод дараагийн бас яг тэр дүгнэлтэн дээр гарсан зүйлүүдийг бол мэрэгжлийн байгууллагууд дээр нь бол танилцуулнаа. Тухайн байгууллагад нь очиод танилцуулаад бид хүндлээ тэглээ гэсэн дүгнэлтүүдийг бол хүргэх юм байгаамаа. Тэгээд залуучуудаа уриалж хэлэхэд бол та бүхэн одоо өөрийнхөө хүүхд болон бусаддаа туслах яг ингээд юу яаж чадахгүй маа гэхэд хамгийн энгийн тус бол ядаж гудамж нь ус царай хаяхгүй татсан тамхиныхаа шиг хаяхгүй байхад л ерөнхийдөө та бүхэн одоо энэ чоблсон хотоо бол цэвэрхэн байлгахад нэг ч гэсэн тус болж байгаа шүү гэж хэлье. Тэгээд залуучтайгаа цэвэр цэцгэр байгаарай гэж уриалъя. За сайн байна уу. Нэг төвшин жаргал гэдэг. Би тэгээд политехник коллежийг сонгож ороод эрсдэл гарангаас орж одоо 2 оны хэмжлэг хичээлж байгаа. Гэхдээ одоо өнөөдөр нэг тийм нэг залуус тийм нэг очны хөвгдөд үеийн үеийнхээ маань нийлээд энэ найрын төлөөр ингээд жоохон тогтчулж байгаа. Тийм учраас бид нэр өөрийнхөө ингээд би одоо Гагнур анги өөр мэрэгчлэрээ юу тогтчулж хийж чадах вэ гэд бодохдоо багш нараа ангийнхаа хөвгтөд нийлж юм сургуулиасаа гаргаж юм хийж байгаа. Одоо чинь одоо битэд одоо ингээд одоо энэ аюулгүй зөвлөгөө буюу энэ аюулгүй хавийн дүрм гэдээ ярьдаг. Аюулгүй зөвлөгөө энд байрлуулсан байна. Одоо ингээд хүн амс харахад гээд энэтрээд одоо энэ ийл газар шээж болохгүй, хог хайж болохгүй, тамиг дааж болохгүй, нусээсээ хайж болохгүй гэсэн тийм тодорхойлтууд байгаа байхгүй юу? Одоо битэд бол ер нь бол одоо битэд яг одоо хийж эхэлж байгаа ажил бол энэ зүрх энэ одоо зүрх бол ингээд гэмтэж бэрцсэн. Тэгээд хүнээр бол ингээд болохоо хүн амтыг гэмтэх хариултаа зүсэх мүсэх тийм эрсдэлтэй. Хажуутлах ингээд Гагнур байснаас сална. Одоо битэд одоо энэ Гагнур анги чинь одоо энэ тэргээ зас янзлаад өшөө ивэ өдөрсөн байна. Тэднийгээ янзлах боломжтой. Одоо ийм ажлыг одоо шууд хийж эхэлж байна. Эрсдлийн үнэлгээг бол 3 төр дээр хийдэг. Менежментийн төвшин, процессын төвшин, орчныхын төвшинд гээд хийдэг. За тэгэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрүүл ахуйн эрсдлийн үнэлгээг бол бид нар орчныхын төвшинд бол хийх гэж байна. За энд нь болохоор орчны эрүүл ахуй болон аюулгүй байдал бол хоёулаа орно. За тэгэхээр энд байгаа биологийн ямар аюул байна, химийн ямар аюул байна те. Тэгээд бидний одоо нөгөө нэг орчинд нь те хүүхдүүдийг маань одоо энэгээр өгүүлчлүүлж байгаа зорчиж байгаа иргэдийг маань одоо гэмтээчхээр ямар аюулууд байна гэдгийг аюулуудыг илрүүлээд бид нар хяналт боломжтой дорн шууд хяналтанд аваа явчихж байгаа эрсдлийн үнэлээд. За тэгээд бас энэний дараа бол одоо нутгийн удирдлагуудаа бид нар эрсдлийнхаа үнэлгээний тайлан гаргаад одоо ажил шазруулах төлөвлөгөө болгоод одоо өгөх одоо зорилготой байгаа. Тэгээд бидний гаргасан эрсдлийн үнэлгээнээс одоо цаашдаа одоо яаж энэ аюулуудыг одоо хяналтанд аваад одоо аюулгүй болох боломжтой гэдэг талаар нь бол ажиллаж эхлэх гэж байна гэж ойлгож байна гэсэн. Би одоо ойтлоход одоо университетийн сургагч багш идэг 14 хоногийн ростер явдаг. Тэгээд энэ хугацаанд 14 хоног гэртээ зүгээр бас амраад байхгүй бас заавал одоо би ажил дээр аюулгүй ажиллаад байх нь гол биш шүү дээ. Тэрнээс суралцаад байгаа тэрний том сайн соёлуудыг тий аюулгүй ажиллагааны сайн соёлуудыг ч гэсэн тутаг орондоо түгээн дэлгэрүүлэх бол чинь хүсэл сонирхолтой байгаа учраас ингээд залуучдын холбоотой тий чадамжийн эрен актем гэдэг актентайгаа ингээд хамтраад энэ үйл ажиллагаа хийж байна. Тэгээд бас нөгөө нэг ашид аривч үндэсгээд компани манаас энэ үйл ажиллагаанд бас дэмжлэг үзүүлж ажилчдынхаа хүч хөдөлмөр болон одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж нөгөө нийгмийн харилцаа өрөөнд ажиллаж байгаа. Тэгээд залуучуудын төлөөлөл бас нөгөө сэр хавуулдаг тийм хүч клуб гэдэг эдгээр хүртэл бид нэр эрүүл ахуй дээр нэмэр болоод бид нар өнөөдөр хогт үлцье. Бид нар одоо юу вэ тийм энэ цагаа ингээд энэ их аймаг орон нутагтаа хэрэгтэй гэж үзчихвэл ингээд зарцуулъя гэдэг ингээд ирж байгаад нь бол маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэлтэй бусад одоо байгууллага тий бусад одоо клубүүд бусад одоо төрийн бас байгууллагуудыг ч гэсэл одоо чадах зүйлээрээ тий энэ аймаг орон нутагтаа хэрэгтэй зүйлд одоо челленж болгоод одоо уриалж байна.